цалингаа нэмэгдүүлэх ашигтай саналыг удирдах ажилтнуудад тавих нэгэн сонирхолтой судалгааны ажлыг та бүхэнд өнөөдөр танилцуулж байна. Энэ юу вэ гэхээр үүрэг хариуцлага нэмэгдснээр ажлаас гарах хөдөлгөөн нь буурдаг юм байна. Энэ тухай өнөөдөр та бүхэнд тайлбарлах болно. Ажлын байран дээрх болон амьдралын аливаа асуудлыг судлаачид юу гэж үзэж байгааг тайлбарладаг Сараас миний под эхэлж байна. 2024 онд Америкийн нэгдсэн улсад 287 мянган сувилагч ажлаас гарсан юм байна. За ингээд судлаачид ажлаас гарах хөдөлгөөнийг яаж багасгах вэ гэдэг дээр судалгааны ажлыг хийсэн юм байна. За гол үр дүн нь юу байсан бэ гэхээр ажилтнаа үүрэг хариуцлагыг нь өгөөд итгэдэг удирдах ажилтнтай багийн ажлаас гарах хөдөлгөөн нь бага байсан юм байна. За гэхдээ энэ судалгааны ажил зөвхөн 2026 онд хийгдсэн үү гэвэл үгүй. Энэтэй холбоотой судалгааны ажлууд хамгийн анх 1979 онд яасан бэ гэхээр хийгдчихсэн юм байна. За тэгээд ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд юу болох вэ гэдэг судалгааны ажил хийгдсэн юм байна. За гэхдээ гайхалтай нь шүү дээ. 1979 он болон 2026 онд хийгдсэн судалгааны ажлын үр дүн нь бараг адилхан байсан. За тэгвэл ажлын хариуцлагыг нэмэгдүүлэхэд ажилтнанд юу болдог вэ гэхээр нэгдүгээрт job satisfaction буюу ажилдаа хандах сэтгэл ханамж нэмэгддэг юм байна. За тэгээд motivation буюу одоо нөгөө урам зоригтой ажиллах те байдал нэмэгддэм байна. За turnover буюу ажлаас гарах хөдөлгөөн буурдаг юм байна. За бүр цаашлаад ажил таслалт хүртэл багассан үр дүн гарсан байна. За тэгэхээр энийг зүгээр л ажилтнанд ажлын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэл болчдгоо гэвэл үгүй. Зөвхөн ажлын хариуцлагыг нэмэгдүүлэл юу болох вэ гэхээр ажлын ачаал нэмэгдэнэ. За мэдээж одоо маш их ядаргаанд орно. Сэтгэл зүйн хувьд өндөр дарамтуудыг авч эхэлнэ. Ингээ бүр нь аут болох боломжтой. За тэгээд нөгөө бууруулах гадайсан ажлаас гарах хөдөлгөөн чинь өснө. За тэгэхээр яаж тэгвэл зөв зохион байгуулах вэ гэхээр за мэдээж тэр хүний одоо үүрэг хариуцлагыг нэмж байгаа учраас цалин урамшууллыг дагаад өсгөх хэрэгтэй. За тэгээд эрх мэдлийн хүрээг нь тогтоож өгөх хэрэгтэй. Тэр хүний үүрэг хариуцлагыг нэмж байгаа учраас тэр үүрэг хариуцлага нь өөрөө ямар эрх мэдлийн хүрээгээр хязгаарлагдах юм бэ гэдгийг нь тодорхой тогтоож өгөх хэрэгтэй юм байна. За тэгээд мэдээж тэр хүнд эрх мэдэл ирж байгаа юм чинь буцаагаад үүрэг хариуцлага гэдэг нэг юм гарах ёстой. Тэгэхээр одоо удирдах ажилтан ч юм уу томилогдсон ментор коуч хэн байдیں۔ Тэр хүн нь өөрөө тэр үүрэг хариуцлагыг тодорхой алхам дараатаагаар тэр хүнд одоо зааж сургаад бас яаж зохицуул сурах вэ гэдгийг бас хэлж өгөх хэрэгтэй юм байна. За энэтэй холбоотойгоор тухайн ажилтнанд хөгжүүлэх сургалт бас хэрэг болно гэсэн үг байна. За ингээд дараагийн нэг чухал зүйл нь болохоор мэдээлэл хуваалцдаг систем одоо байх хэрэгтэй гинэ. Тухайн ажилтнанд үүрэг хариуцлагыг нэмээд өгсөн ч гэсэндээ тухайн байгууллагад юу болоод байгаа, ямар өөрчлөлтүүд болж байгаа, сүүлийн үеийн шийдвэрүүд юу байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй бол тэр хүн өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах одоо ямар ч боломжгүй айгүй юм хумигдмал шийдвэрүүдийг гаргах юм байна. За ингээд илүү оролцоотой, илүү хариуцлагатай, илүү сэтгэл ханамжтай ажилтнаг бий болох боломжтой байна. Тэгээ энэ нь бол юугаар дамжуулж вэ гэхээр тухайн хүний эрх мэдлийг нэмэгдүүлээд дагаад одоо саяны хэлсэнчлэн зохион байгуулалтыг нь сайжруулж өгөх юм байна. За ер нь бол энэ судалгааны ажлуудыг ингээд нэгтгээд үзэх юм бол одоо өндөр хариуцлагатай, оролцоотой, одоо шийдвэр гаргах одоо эрх мэдлээ мэддэг те сэтгэл ханамжтай ажилтнаг бол бий болгох боломжтой юм байна. За гэхдээ зөвхөн ажлын ачааллыг л нэмэгдүүлээд орхичих юм бол энэ юусоо ажиллахгүй, таны хүлээж байгаа үр дүнгууд ч гэсэн юусоо ч гарахгүй юм байна. Харин яг вэ гэхээр тухайн ажилтнанд одоо эрх мэдлийн хүрээг нь гаргаж өгөх юм байна. Зөвлөж, дэмжиж ажиллах ажилтнаг нь аль бие ёсоор томилоод за энэ хүн чамд 6 сарын туршид, 3 сарын туршид энэ шинээр нэмэгдсэн үүрэг хариуцлагатай ч холбоотой одоо зааварчилгааг өөрийнхөө туршлага дээр үндэслээд одоо өгнө гэдгийг нь маш тодорхой хоёр биед нь ингээ хэлж өгөх хэрэгтэй юм байна. За ингээд үүрэг хариуцлагатай холбоотой мэдээллийг багийнханд нь ч гэсэндээ нээлттэйгээр танилцуулах хэрэгтэй юм байна. Тэг ингээ байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэхдээ одоо ажил хоорондын уялдаа холбоо, оролцоо, цалин урамшууллын систем гэдэг зүйлсүүдийг бөөнд нь багцаар нь авч үзэх хэрэгтэй юм байна. За тэгэхээр хэрвээ та цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол ер нь хэр хэмжээ
хэмжээнд нэмэгдүүлмээр байна вэ гэдгээ бодож байгаад тэгээд өөрийнхөө удирдах ажилтнаа за миний өнөөдрийн хариуцж байгаа ажил дээр би ийм зүйлсүүдийг нэмж хийж болвол чадхаар байна. Тэгээ энийг би дуустал нь ингээ хариуцаад ажиллаж чадхаар байна. Тэгэхээр би ингэж хариуцлага нэмэгдүүлье. Оронд нь миний цалинг ингэж нэмэгдүүлээд өгөөч. Эсвэл ямар хуваар нэмэгдүүлэх боломжтой вэ гэдэг дийл буюу хилцлийг та хийгээд үзээрэй. Тэгээ энэ нь зүгээр л би цалингаа нэмэгдүүлмээр байна. Миний цалин амар байна. Миний цалин амар бага байна гэж одоо гомдлож байгаа юм шиг ийм мэдрэмжийг удирдах байгууллага төрүүлэхээс илүүтэйгээр энэ хүн чинь шийдэлтэйгээ хамт ороод ирсэн байна. Аль унаашир гэж тантай хилцэл хийх боломж үүд хаалгыг нээж өгнө гэсэн үг байна. Тийм болохоор та юуг нэмж хийж чадхаар байна. Гэхдээ энэ нь тийм ч хэцүү зүйл биш байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та ажиллаа мэддэг. Таны ажил дээр юу болохгүй байгааг эсвэл та юуг нэмээд хийхэд танд ямар ч асуудалгүй. Гэхдээ та илүү сайн хийж чадхаар байна гэдгээ нэг бодоод үзээрэй. За мөн танай байгууллагад ажлаас гарах хөдөлгөөн их байгаа бол магадгүй ажилтнаа энэ чин сэтгэлээс ажилдаа хүний ажил хийж байгаа юм шиг биш. Өөрийн хариуцж байгаа. Энэ миний л хариуцж байгаа ажил. Энэ миний л үүрэг хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа зүйл. Эн чинь миний дааж авсан зүйл штэ гэж сэтгэлээсээ хандаж ажиллах энэ боломжийг нь бас олгоод үзээрэй. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Саараас миний бодлоо өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Дарагт уулзлаа.